Мэдээллийн хөтөлбөрийн албан ёсны түнш Toshiba. City News мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээллээр үргэлжилж байна. Анхаарлаа хандуулна. Эхний мэдээлэл хүргэе. Тэгэхээр Европын холбоо болон Турк улсын хооронд байгуулагдсан гэрээ хэлэлцээр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм а. Шинэ тутам байгуулагдаад байгаа гэрээний заалтын дагуу Турк улс хэдэн мянгаар тоологдох цагаачийг их нутагтаа хүлээн авахар болсон юм а. Эхний ээлжинд Грек болон Европын холбооны хэд хэдэн улс орноос цагаачдыг хүлээн авахар бэлтгээд байгаа бөгөөд энэ 7 хоногоос асар олон хүнийг хамарсан шилжилт хөдөлгөөн эхлэх гэж байна. Турк улсын хувьд бэлтгэлээ базааж дөрвөсцийн хуарангуудыг зохион байгуулан майхан, хоолунд, за эм тариа гээд шаардлагатай бүхнийг базаасан байна. Туркийн ерөнхий сайд энэхүү гэрээний гол зорилгыг дөрвөсцийг хамгаалах мөн эмх замбараагүй байдлыг эцэс болгох хэмээн тодорхойлсон юм. Европын холбоо болон Туркийн хооронд байгуулагдсан гэрээний үрээр цагаач дөрвөсөд тодорхой маршрутын дагуу зорчин Европт хүрэх ёстой болж байгаа юм а. Үүнээс өмнө цагаач иргэд өөрсдийн шийдвэрийн дагуу айл ал улсаар дамжин ямар тээврийн эрхслээр зорчин Европт хүрэхээ шийддэг байсан юм. Гэвч энэ зураа хүний наймааны золиос болох амьсаа алдах зэрэг олон эрсдэлтэй тулгарч ирсэн юм а. Найдваргүй хуучирч муудсан заваар зорчсныхаа улмаас хэдэн зуун цагаач иргэн далаад амиа алдсан байдаг юм. Тэгвэл энэ явдал эцэс болно гэдгийг Европын холбоо мэдэгдэж байна. Европын холбоо болон Туркийн хооронд байгуулагдсан гэрээ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Грек улс асар олон тооны цагаачийг Турк улс руу илгээхээр болж байна. Грекийн эрх баригчид тодорхой шат дараалал төлөвлөгөө гаргаж үүнийхээ дагуу цагаачдыг явуулахаар болоод байна. Гэхдээ дөрвөсцийн олонх нь Грекийг зорхих хүсэлгүй байгаа учраас баггүй асуудал тулгарч магадгүй байна. Ямар ч тач нэгдсэн үндэсний байгууллага дөрвөсцийг Турк улс руу буцаах ажилд анхаарал хандуулан ажиллахаар болж байгаа юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөсцийн дээд комиссарын газар иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр голчлон анхаарах бөгөөд Грекийн Лесбос арлаас нэгдсэн журмаар цагаачдыг явуулж байгаа юм а. За одоогоор Лесбос арал дээр 3000 гаруй цагаач ааж төрж байгаа юм. Тэднийг тодорхой зохион байгуулалтанд оруулж нүүлгэх ажилд сайн дурын ажилтнууд тусалж байна. Дараагийн мэдээ хүргэе. Тэгэхээр Турк улс болон Европын холбооны хооронд байгуулагдаад байгаа гэрээ хэлэлцээрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Австри улсад зохион байгуулагдлаа. 500 гаруй жагсагч Австриас гарч Италийн хилээр нэвтэрсэн бөгөөд тэд Европын холбооны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн заалхацгааж байжээ. Цагаач дөрвөсцийн урсгалыг тогтоон барих зорилгоор Европын холбооны улсууд хилийн хамгаалалт хяналтаа чангатгаж тодорхой заалтуудыг мөрдөх болсон байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд цагаачтад боломж олгож тэдний хүсэлтийг хүндэтгэж үзхийг шаардаж байна. Өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байгаа гэрээ хэлэлцээр үнэндээ цагаачдыг үл тоомсорлсон хэв шинжтэй. За тэдний эрхийг зөрчсөн утга агуулгатай байгааг жагсаалд оролцогчид хэлж байна. Энэхүү жагсаалыг Италийн хүний эрхийн төлөө тэмцэгчид санаачлан зохион байгуулсан юм а. Европын холбоо болон Турк улсын хооронд байгуулагдаад байгаа гэрээ хэлэлцээр бол үнэндээ гэмт хэрэг юм а. Цагаачдын эрхийг зөрчиж ийш тийш нүүлгэж байгаагаас гадна дөрвөсцийн хуаран байгуулах нэрээр маш их хөрөнгийг дэмий урж хэдэн компанийг баяжуулж байна. Европын холбоо үнэндээ исламын улс нийтийн гэмт бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг шүү дээ. Энэ нь маш олон баримтаар нотлогдож байгаа. Бид энэ шударга бус тогтолцоог төвчээд сууж чадахгүй. Дараагийн мэдээлэл хүргэе. Тэгэхээр Сирийн өндөг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа Нусра фронтын толгойлогч амнасаа алдсан гэдгийг Associated Press агентлаг дамжуулж байна. Тагнуулын мэдээлэлд дурддагцснаар Америк нэгдсэн улсын агаарын хүчний явуулсан цэргийн ажиллагааны үеэр Нусра фронтын толгойлогч болон түүний хүү амнасаа алдсан байна. Идлиб мужид болсон агаарын дайралтын улмаас Нусра фронтын хэд хэдэн гишүүд дэмжигчид амиа алдсны нэг нь тус дэвсгэрт бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу Фирас аль-Сүри байсан юм а. Аль-Каида бүлэглэлийн нэг хэсэг болсон Нусра фронтынхан Исламын улс дэвсгэрт бүлэглэл шиг идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдэж Сирийн өндөг дэвсгэрийн тодорхой хэсэгт хяналтаа тогтоогоод байгаа юм а. Тус бүлэглэл Сирийн өндөг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах болсон олон улсад зарим талаараа ашигтай байгаа бөгөөд Нусра фронтын босгогчид Сирь дэх бусад хэд даврагчидтай мөргөлдөж заримыг нь дараад байгаа ажээ. Хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр хүн төрөлхтний түүхийн үнэт өвийн үлгий болсон Палмира хотыг босгогчдоос чөлөөлсөн баярт мэдээ 7 хоногийн өмнө дэлхийд дахинд тархаж байсан билээ.
Тэгвэл саяхан олон улсын цэргийн эвслэр дэмжигдсэн Сирийн арим Эль Кариатин хотыг хяналтанд оруулсан байна. За мөн л удаан хугацаанд Исламын улс зэвсэг бүлэглэлийн хяналтанд байсан энэ хотыг Орос улбаны улсын агаарын хүчний тусламжтайгаар чөлөөлж эхэлсэн байна. Хэдийгээр Эль Кариатин хотын зарим хэсэгт Исламын улсын босгочид байсаар байгаач тун удахгүй тэднийг үлдэн хөөж хотын хотыг оршин суугчид нь эргүүлэх боломжтой болох юм байна. Эль Кариатин хотод христийн шинтнүүд олноороо оршин суудаг байсан бөгөөд христийн шний сүм дугнуудыг зэвсэгт этгээдүүд сүйдэлсэн байна. Палмира хотыг босгогчдоос чөлөөлөхөд хэдэн сарыг зарцуулсан шиг Эль Кариатин хотыг хяналтандаа авахд ч юм уу багагүй хугацаа шаарддаг төлөвтэй байна. Зэр зэвсгээ Эль Кариатин хотод байршуулад байгаа гэмт этгээдүүдийг үлдэн хөөхийн тулд агаарын давталгааныг сонгож байгаа ч агаараас өгч буй цохилтууд хотыг бүхэлд нь үнс нуран болох аюултай юм а. Палмира хотыг эзлэхэд урт удаан хугацаа зарцуулагдсаны нэг шалтгаан нь энэ бөгөөд эртний түүхт хотыг дээрээс нь бөмбөгцөөр байвал хот үнсэн товрох болох аюултай байсан юм а. Тиймээс явган цэргүүд давхар давшилт хийж босгогчдыг зайлуулсан байна. Дараагийн мэдээ хүргэе. Тэгэхээр Орос улбаны улсын Батлан хамгаалах яамны байр шатсан байна. Өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт Москва хотноо байрлах Оросын Батлан хамгаалах яамны 5 давхар байшин 3 дахь давхраас эхлэн шатсан байна. Маш богино хугацаанд газар авсан гал байгууламжийн бүхэл давхрыг хамарсан юм а. Галын улмаас зэрэг хэмжээний утаа тортог үүсч үзэгдэх орчныг багасгасан байна. Үүнээс үүдэн заник гал сөнөгч гимтэн эмнэлэг түргэгдэжээ. Гал төмөр нилээд өргөн талбайг хамарсан учраас хохирлын хэмжээч маш их байгааж. Яг гал гарах үед байшинд нийтдээ 50 орчим хүн ажиллаж байсан бөгөөд тэдний олонх нь галаас зүгтэж гадагш гарч чадсан байна. Харин дотор үлдсэн цөөн хэдэн хүнийг галаа сөнөөгчд аварсан байна. Тэгэхээр Москватын төв хэсэгт орших Батлан хамгаалах яамны байранд гал гарах болсон шалтгааныг цахилгааны монтажтай холбоонд тайлбарласан байна. Дараагийн мэдээ. Тэгэхээр Польшийн нийслэл Варшав хотод олон зуун хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулагдсан байна. Ард иргэд үр хүндлэлтийн эсрэг хуулийг илүү чангадахыг шаардсан ийхүү жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Тус улс бүс нутагтаа үр хүндлэлтийн эсрэг хамгийн хатуу чанд хуультай тооцогддогч ард иргэд нь үр хүндлэлтийн хуулиараа бүр мөсө хоригдохыг шаардаж байна. Энэ нэрэгдийн сүсэг бишрэлтэй холбоотой бөгөөд Польш улсын хуулинд үр хүндлэлтийг хоригдсан байдаг ч их болоод ургийн амь насанд аюултай эсвэл тодорхой хэдэн нөхцөлд үр хүндлэлтийг хүлээн зөвшөөрдөг байна. За харин жагсагчид үр хүндлэлтийг бүр мөсө хоригдохыг шаардаж үүний цаана хүний амь нас байгаа гэдгийг бодолцож үзэхийг хүссэн байна. Жагсаалд оролцогчид үр хүндлэлтийн эсрэг шинэ хуулийн төслийг засгийн газартаа өргөн барихаар төлөвлөд байгаа бөгөөд ингээхийн тулд 100 мянган хүний гарын үсгийг цуглуулах ёстой юм байна. Шинэ хуулийн төсөлд үр хүндлэлтийг бүр мөсө хорих заалтаас гадна эмнэлэгт хүүхдийн хүүсийг тодорхойлуулах зам жирэмсний тестийг худалдан борлуулахыг хориглох заалтуудыг ч багтаасан байна. Орос улбаны улсын эрдэмтэн судлаачид хүн төрөлхтөнд нэг аюул занал учруулах болсон Зика болон Эбола вирусыг компьютер загварчил ашиглан судлаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 8 төрлийн вирусыг яг ийм аргаар судалж байгаа гинэ. 50 нанометрийн хэмжээтэй Зика вирус нь хэмжээгээрээ дохын вирусээс 2 дахин бага юм а. Энэхүү вирус дагуулагдж байгаа уургийн холбоо нэгдлийг бүрэн дүрэн судлаж улмаар эмчилгээний аргыг боловсруулах нь судлаачдын гол зорилго юм. Хэдэн сая молекулын нэгдэл болдог энэхүү бичил биетийг судлах ажил нэлээд урт удаан хугацааг шаардах төлөвтэй байна. Дохын вирусын загварчлалыг бүтээхийн тулд хэд бүтэн 7 сарыг зарцуулж заавалмаар бусад вирустай харьцуулан судлаж байгаа юм. Хүмүүс бид ангараг гараг эсвэл дэлхийн ван гарагийг хэрхэн яаж харагддгийг маш сайн мэднэ. Гэтэл дэрэгдээ байдаг вирусыг хэрхэн харагддаг, яг ямар амьд биет байдаг вэ гэдгийг мэддэггүй. Вирус нэм бол бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Гэтэл үнийг мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Мэдэхгүй учраас бид алдаж байна. Харин сайн судлаад авчихвал вирусын халдвараас айх хэрэггүй болно шүү дээ. Дараагийн мэдээ хүргэе. Тэгэхээр дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч байр суурийг эзэлж ирсэн Apple төв байраа шинжлэхээр болсон байна. Цоошин байгууламжид хөрөнгө оруулаад байгаа Apple компани тун удахгүй маш том хотгонтой болох юм байна. Тус компани удирдлагын шинэ хотгонд байрлахаас гадна Apple-ийн ажилтнуудад зориулагдсан орон сууц, музей, үйлчилгээний төвүүд шинэ хотгонд сонирхол хийжээ. Эхний ээлжинд 5 тэрбум Америк долларын санхүүжилтийг хотгоны барилгын ажилд зориулан гаргаад байгаа бөгөөд 13 мянган ажилтан хотгоныг барьж байгуулж байгаа юм байна. CGNews мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэн олон улсын мэдээллийг танилцууллаа. Анхаарал хандуулан бидэнтэй хамт байсан баярлалаа.